Түүх соёлын өлгий Өвөр Хангай аймаг нь Монгол улсын төв зэгт оршдог бөгөөд говь таалхээр хангай бус хоцолсон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай билээ. Эртний хаадын нийслэл байрлаж байсан орхны хөндий соёлын дурсгалыг агуулга. Үүний нэг нь Батүлзий сумын төвөөс хойш 50 км зайд орших Дөвхөн хийд нь Монголын буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг бөгөөд Дувхан буюу бүтээх байр хэмээн нэрлсэн нь сунжирсаар Дөвхөн гэгдэх болсон түүхтэй билээ. 1648 онд анхдугаар Жавзан дам хутагт өндөр гэгээн зан базар нь Дөвхөн хийдэд сууж байхдаа соён бүсгийг зохиосон бөгөөд 1992 онд улсын хамгаалалтанд авч сүмийн үйл ажиллагааг сэргээсэн. Эрдэнэзуу хийд нь Монгол улс дахь хамгийн эртний бурхны шашны хийд эртний хот хар хорионын туурын хажууд байрладаг бөгөөд 102 ширхэг сургаар хүрээлэгдсэн буддын шашны ажиллагаатай хийд ба жуулчид нээлттэй музейг ашиглуулдаг. Хар хорон буюу одоогийн хар хорон сумын орхны хөндийн өнөөгийн монголчуудын өвөг дээлц болох хүннүүчүүд Төв Аз дахь анхны төр тулсыг байгуулсан түүхэн чухал газар билээ. Цаашлаад эртний Түрэг, Уйгур, Хятад, Нярун зэрэг улсад энэхүү нутаг дэвсгэрт оршиж байсан. Эдгээрээс Хүннүү гүрний Лүн буюу Луут, Нярууны Муумуу зэрэг хотууд нь орхны хөндийн сав газар бүс нутгийн хүрээнд байсан гэх сурвалж бичгиймэдэ байд. Хүйсийн 8 нуур нь Уянс сумаас баруун хойд зүгт 45 км зайд Хангай нурууны дунд гал дуулын дэлбэрэлт суултын дунд үүссэн цаар хэлбэрийн хөнхөр газарт орших 8 нуур нь далайн түвшнээс дээш 2800-аас 3170 метрийн өндөрт байрладаг. Нуурууд нь хоорондоо 500 м-ээс 300 км зайд оршино. Үүнээс хамгийн том нь Ширэт нуур юм а. Хүйсийн 8 нуурын 7491 мянган га талбайг шилмүүстэй эзэлдэг. Тус газарт 18 зүйлийн хөвгтөө 39 зүйлийн шувуу амьдардаг байна. Хатанбаатар Магсарчав нь 1878 онд одоогийн Өвөр Хангай аймгийн Хужир сумын нутагт Зүүн Баян хэмээх газар төрсөн. Эхээс 10 хүүхэд төрсний 7 дугаар нь Магсарчав билээ. Монголд болж байсан 40 гаруй удаа тулаанд орохдоо ялгадаж үзээгүй Домох Жанжин Хатанбаатар Магсарчавын гавьяа мөнх дурсна. 1911 онд Манчжин улсын ноёрхлыг эсэргүүцэж Богд хаан улсыг тухаглан үйл хэрэгт оролцжээ. 1912-оос 1913 онд Ховдыг Манч хятадын ноёрхлоос чөлөөлсөн гавьяатай. 1920-оос 1921 онд ардын хувьсгалд оролцож тусгаар тогтнолыг хамгаалсан. Хатанбаатар цолоор шогногдсон. Хатанбаатар цол нь Хатуу Батбүх гэсэн утгатай. Монголын 20 дугаар зууны хамгийн нэр жилнүүдийн энийг цолоор тооцогддог. Өндөр гэгээн зан базар нь 1635 онд төрсөн. Тэрээр шашин соёлын зүтгэлтэн. Түүний эцэг Хорчин хаан сумын ноён. 1640-1700 онд Монголын хойд хэсэгт шашны төв байгуулж лам нарын сургууль хийд цөмүүдийг байгуулсан. Монголын анхны алдартай уран баримлж сэлбэрч байсан. Монгол Орос Монгол төвдийн харилцаанд шашны жуулчлал дипломат үүрэг гүйцэтгэсэн өндөр гэгээн зан базар нь 1723 онд насан эцэлсэн. Урайхай Сүбэдэ Баатар нь 12 дугаар зууны сүүлч үед төрсөн Монголын дунд хангай нутгийн Сүбэдэ овгийн хүн байсан. 1223 онд Кальпи мөрний тулаанд оролцож Хятад Капчигийн холбооны хүчийг ялсан. Тэр 1248 онд насан эцэлсэн. Одоогийн Оросд дайдах урлаг цэрэг захирах гэдгийг тусаар нь бичиж өгсөн агуу хүн билээ. Гэх мэтчлэн Өвөр Хангай аймагаас түрэн гарсан түүхэн хүмүүс нь Эренчин соёл шинжлэх ухааны чөлөөлтөнд эртний бичиг соёл судлаач Тэл Усан Жанс
1921 оны хувьсгалд оролцсон ахмад зүтгэл нам. Мис Оюнбаатар социалист бүтээн байгуулалтын үеийн инженер. Биш цогт гэрэл одоогийн үеийн урлаг спортын алдарт. Хар хоригмохоо тэмтээр нь 13 дугаар зууны эзэнт гүрний анхны нийслэл. 1230-аад оны үед Бат хааны үед хар хоригм нь Монголын эзэнт гүрний улс төр соёлын төв болсон. Хар хоригмохоо тэмтээраас шулуун, тойр, хашаа, сүмхийд, тогоовар, мөнгөний зоос, идэл хэмжүүл олдож байсан. Тайшрын хід нь 17-аас 18 дугаар зууны буддын шашны төв. Тайшрын хід нь Монголын лам нарын сургалтын төв байсан. Хийдийн тойр, чулуун болон модон хийц, лам нарын эдлэл, ном судар хадгалагдсан. Өвөр хангаан аймгийн ойролцоогоор 100,000 орчим хүн амтай. Орлогын хүс өрн малын бүтээгдэхүүн хүсний үйлдвэрлэл аялал жуулчлал. Зам дэг бүтцэн хар хорин 10 хэр чиглэлийн зам, дод болон бага сургууль, эмнэлэг цахилгаан, хангамж, усны систем зажирсан. Өвөр хангаачуудын уламжлалт хоолмос нь гуушуур, банш, бэлчээр махан хоол, сүм бүтээгдэхүүн орно. Өвөр хангаан бэрийн бүтээгдэхүүн 10 хэрийн хөвтрэний бүтээгдэхүүн, нутгийн гар урлал, аялал жуулчлал, тар урмын тойр, тайшрын нуур, 10 хэрийн уус, үндэсний соёл дурсгалт газруудыг зордгоо.